зууны мэдээсэнин ноён уулан аврыг хөдөлгөөний удирдах зөвлөлийн гишүүн Шинжээ 10 дан газууртын ордоо Комтороос илүү Синтера Голдыг яллах үндэслэл болно. Канадын Синтера Голд компани захирласан Леонардо Хоминюкийг Болгарын цагдаагийн газраас баривчилжээ. Түүнийг Киргизийн засгийн газрын хүсэлтээр 2014 оноос Интерполоор эрен сурвалжилж байсан юм. Тус улсын прокурорын газраас Комторын Алтны ордыг ашиглах төслийн гэрээг авилга хээл хахуулын замаар өөртөө ашигтайгаар байгуулсан хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэсэн мэдээлэл олон нийтийн анхаарлын төвд байна. Синтера Голд компани Америк нэгдсэн улсад алтны хайгуул олборлолтын ажлыг нэлээд эрчимтэй явуулдаг бол Киргизээс гадна манай улсад ноён уулын орчимдох газууртын алтны шорон ордыг эзэмшдэг. Манай засгийн газар улсын хурлын төвшөнд газууртын ордыг тус компанид эзэмшүүлэх тогтоолыг 2 оны загт баталсан. Синтера Голд компани өмнөх захирал Леонардо Хоминюкийг баривчилсан нь тус компани талд харамсалтай явуулж Монголын ард түмний хувьд жишээ авахар үйл явдал боллоо. Ардчлал хөгжсөн жинхэнэ шудраг ёс тогтсон оронд асуудал ийм байдлаар өрнөж шийдвэрлэх алхам хийдэг. Энэ нь Киргизийн прокурорууд үлгэр жишээ ажиллаж байгааг харууллаа. Уг нь яг ийм байдлаар манай холбогдох байгууллагууд хууль хяналтынхан газар нутгаан гэсэн тангараг өргөсөн хүмүүс олон улсын шүүх байгууллын орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад хандах ёстой юм. Синтера Голд компаниэс захирлыг баривчилж байгаа явдал бол Монголын газууртын ордтой шууд холбоотой. Синтера Голдод биеийн үнэлдэг төр засгийнхан бизнесийн бүлэглэл манай цөөнгүй. Сандаг генерал гэж тагнуулын ерөнхий газрын дарга байсан хүн Синтера Голдын Монгол улсын засгийн газартай харилцах бие төлөөлөгчөөр ажиллаж байгаа одоо тус компани гүйцэтгэх захирал болсон байна. Сэлэнг аймгийн засаг даргасан их хурлын гишүүн байсан Ням Сүрэн энэ компани орон нутагтай харилцах албаны дарга байсан. Манай засаг төрд ирэх барьж байгаа төрийн түшээ сайд дарга нар доторч Синтера Голдтой холбоотой хүмүүс бий. Тийм учраас Синтера Голд компани захирал байсан хүн өнөөдөр баривчлагдаад явж байна гэдэг бол манайхан ч гэсэн Жон Казаковыг давхар шалгуулахаар өгч болно гэсэн үг. Айлерт хууль зөрчиж нүхэ малтчихсан. Монголын хуулийг уландан гიშгчгсэн нөхдүүд бүх юмам байгуулж авсны дараа засгийн газраар шийдвэр гаргуулж одоо орд газарт төрийн эзэмшлийн хувь эзэмшлийг тогтоох асуудал явж байгаа. Сөхгийн бол газууртын орд ноён уулын асуудал Комторын ордоос илүү олон улсын шүүхтэр Синтера Голдыг яллах хангалттай үндэслэл болно. Хэрв тэхийн бол манай засаг төрд байгаа гар хөл болгоч нөхдүүд их он газар шорооноос сон урвагчид тэр хэрэгт холбогдно. Бид ийм нөхцөлийг бүрдтэл улсын хурлд засгийн газарт шаардлага өргүүлнэ. Олон улсын байгууллагуудад хандана. Үндэсний шууд улсын ард